стрессгүй бай гэдэг нь амьсгалахгүй бай гэдэгт их төстэй үг болчихно л доо. Яагаад гэвэл бидний бие организмд болж байгаа бүх үйл явц стрессийн хүчин зүйлсээр одоо бидний нүдэн авчих, бидний амьсгалах тий бидний одоо хөдлөх бүх зүйлсүүд энэ хоол боловсруулах үйл ажиллагаа бүгдээрээ стрессээс үүдэлтэй явж байгаа тий. Стрессээс үүдэлтэй гэдэг нь стрессийн хүчин зүйлээр өдөөгдөж энэ процессыг явагдаж байгаа. Давж чадаагүй ямар нэгэн асуудал байх гэдэг юм л да траума гэдэг нь. Давн туулж чадаагүй тэр нь сэтгэл зүйд нь цаана нь үлдчихсэн тэр асуудлыг л голцоо траума гэж хэлээд байдаг. Сайн байцгаана уу? Эрүүл хэмнэл подкастын энэ удаагийн дугаараар сэтгцийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд ярилцгаа сэтгэл засалж ээлж авахлаа юмч ирсэн байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За бид ингээд сэтгцийн эрүүл мэнд гэдэг тодорхойлтыг та нэг энгийн үгээр биднэрт тайлбарлаад өгөөч. За сэтгцийн эрүүл мэндийн тодорхойлт хуулийн дээр байдаг тодорхойлтоор нь тайлбарлаад хэлэх нь илүү зүйтэй байх. Монгол улсын сэтгцийн эрүүл мэндийн хуулийн дээр өөртөө болон бусдад аюул учруулахааргүй нийгэмдээ дасан зохицох чадвартай хүнийг сэтгцийн эрүүл гинэ гэж үздсэн тодорхойлт хийж байдаг тийм. Тэгэхээр энэ нь илүү ойлгомжтой болоо. Тэгтэл бид нөө сэтгцийн эрүүл мэнд гэдэг сэдвийг ярьж хахад хүмүүс үйлдэл аюул стресс гэдэг одоо нэр томьёо аюул түгээмэл яригддаг штэ. Тэгвэл одоо ингээ олон хүчин зүйлсээс бид ингээ стресс байн өртчихэдэг тий. Гэтэл бид нар одоо яг өөрийгөө хэр их стресстэй байна гэдгээ яаж мэдэх вэ? Бид нар стресс гэж яг юуг авч үзээд байгаагаас л хамаарх гэдэг юм л да. Стрессийг хүний биед байх ёстой хэмээн зүйлүү айл эсвэл гаднаас авч ирээд одоо нэг халддаг өвчин шиг тийм зүйлүү гэдэг ойлголтоос эхлээд авч үзэх ёстой болоо. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд юм гэхээр стресс гэдэг маань хүний биед ерөнхийдөө байдаг хэвийн хариу урвал одоо магадгүй бид нэр бидний биед шимт ижил хэрэгтэй бол бидэрт үлсэх гэдэг мэдрэмж байдаг ч юм уу тий. Эсвэл бидний биед амралт хэрэгтэй бол бид нар ядарч унтаж амрах хэрэгтэй гэдэг мэдрэмжүүд бүгд стрессийн зарчмаар хүний биед тохиолж ирж идэг. Энэ хэвийн хариу урвалууд маань хитийдсэн байдлаар хэмжээнээс илүүчгээрэл аливаа зүйл хэмжээнээс илүүчгээрэл өвчин болдог гэдэг шиг өвчин болоод байна л та. Гэтэл стресстэх гэдэг үгээр бүх нэг аюул том хүчин зүйлсүүдийг бүгдийг базаад нэг болгоод тайлбарчаар жоох учир дутагдaltaй болчиход байгаа. Тэгэхээр яг хоо юм ингээд хоёр бүлгээр ангилаад үзчихээ л та. Нэгдүгээрт бид нэг өөрийн тав тухтай буюу хин нэг надад төвхтэй байдал үзүүлээд би стресстэй байна уу те миний бохомлыг төрүүлээд байна уу миний таагуурш нь үүсгээд байна уу те тэрнээс болоод стресстэй байна уу аль эсвэл магадгүй би өөрхөн ажлыг амьдралыг зохицуулахад зохицуулж чадхааргүй гэдэг ч юм уу те ямар нэгэн сэтгэл хөдлөөсөө болоод шийдвэр маань өөрөө бүрэн гүйцэд гарахгүй байна уу гэдгээс хамаарат аль хүчин зүйлээр нь би стресстэй байна вэ гэдэг ингээд ялгаад үзчих юм бол асуулт маань арай жоохон өөр болоод явчих гэдэг юм л да тий. Олон хүчин зүйлийг хариулцтай. Аль нэгэнд нь хариулвал нөгөө хариулт нь жоохон өөрөөсгөл болоод тавьчих нөхөө. Би тэгтэл одоо сүүлийн гар утсан дээр янз бүрийн ингээл хүний төвч одоо зүрхний цохилтоор ч юм уу ингээд тухайн сэтгэл санааны байдал ингээд сорил байдлаар ингээд заримдаа бид бүгддэг шээ. Тэнгүү таны стрессний түвшин дон зэрэгтэй байна. Жоохон өндөр байна гэж гараад байдаг тий. Энэ маань аюу зөв үнэлтэй их болоо. Эсвэл бид нар энд ингээд итгэх ёстой юу ийм зүйл. Саяны тэр үнэлгээний түвшин яг тухайн үеийн багажаар уншилж байгаа гэдэг ч юм уу тий. Энд чинь өөрөө онцлогооны зарчим нь магадгүй тухайн хүний хүсний булчирхай байдаг ч юм уу, пульс байдаг ч юм уу, зүрхний цохилтын тоо байдаг ч юм уу. Аюу олон зүйлсүүдийг хэмжиж байгаад нэг дүгнэлт гаргаж авах байх л да. Би сайн мэдэхгүй. Гэхдээ нөө багажаар хэмжиж байгаа ч байна уу, тестээр хэмжиж байгаа ч байна уу. Тухайн энэ бүх зүйлсүүд яг хүний тухайн үеийн стрессийн түвшин буюу тухайн үеийн сэтгэл хөдлөлийг хэмждэг. Тэрнээс урт хугацааных гэдэг дээр бол арай өөр асуудал орж ирдэг тий. Арай бодомжтой гэдэг ч юм арай өөр зүйлсүүд орж ирдэг. Багажаар хэмжиж байгаа ихэнх зүйлсүүд бол тэр чигтээ яг тухайн хүний яг тухайн цаг мөчөд байгаа стресс хэмжээг гаргаж ирсэн. Тэгэхээр магадгүй 5 минутын дараа шал өөрчлөсөн ч гэж магадгүй. За одоо би одоо дунд зэрэг стресстэй юм. Одоо тэрийг стрессээ тайлахын тулд юу хийвэл зүгээр одоо хүн хамгийн нэгдүгээрт хийж болох хялбар одоо
Хажаа нөө стрессээ тодорхойлж л та. Юунд стрессцэн бэ гэдгээс хамаарал нөхцөл байдал яригдана л да. Яаж тайлах вэ те? Тэгэхээр магадгүй одоо таны тухтай байдал өөрчлөгдөд байна уу гэдэг ч юм уу те. Магадгүй ажил хийхэд альва зүйл дээр ингээ гадны нөлөөлөл их байгаад байна уу те. Тэгээд таныг стресстүүлээд байна. Одоо нөгөө хүмүүсүүдийн хэлдгээр бол нөгөө нэг дарга захирлын шийдвэрүүд байдаг ч юм уу те. Ажлын орчин байдаг ч юм уу. Аль эсвэл өөр бусад хувийн хүчин зүйлсүүд болон гадны нөлөөллүүд байна гэдгээс хамаарат ийм зүйлсүүд байгаад байна уу? Аль эсвэл та өөрөө ингээд санаа зэтсэн зүйлээ хийх гээд тэрэндээ хүрч чадахгүй магадгүй мөрөөдөлтэй байдаг ч юм уу, зоригтой гэдэг ч юм те. Хүрч чадахгүй тэр шийдвэр дээрээ гацаад тэрнээс болоод стресстэй байна уу те. Энэ аягүй олон хүчин зүйлсүүд байгаад байна л да. Аль эсвэл зүгээр хэвэн ингээд өрнөдөг амьдрал байтал тэр дундуур асуудлууд орж ирээд байна те. Юунаас хамаарснаас хамаарат тэрэндээ тааруулж яана арга хэмжээ авна гэхээс бүх зүйлийг нэг аргаар шийддэг байсан бол аягүй амархан болчих واخ та тий. Гэтэл одоо өглөө ч юм уу ингээл нэг таагүй үйл явдал ба тохиолдсон шүү дээ. Нүнтэй мөргөлдөг ч юм. Тэнгүүт яг тэр нүстгэл зүгээрээ ажил дээр хүмүүс хүрээ дээрэл тэ яа би жоох стресстэй байна гэл. Тэг ингээд жоох эвгүй ингээд суугаал тэ хүмүүс ингээд хандаж чадахгүй. Гэтэл эргээд энэ хүмүүст хэцүү байдаг гэдгийг хүн яаж одоо ойлгоход тэрнээс яг ууралцсан байгаа ч юм уу доторх стресстэй юм болохоор бусад хүмүүст ямар санагч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ийм нийгэмд бид нар хүнтэй ингэж харьцаж ажилдаг ч юм уу амьдарч байгаа нөхцөл одоо тэгэхээр хувь хүн талаасаа бид нар одоо бусдад одоо энэ өөрийн стрессийг ингэ дамжуулахгүй тэр төвхтэй зүйлийг одоо мэдрүүлэхгүй тулд хувь хүн талаас яавал зүгээр юм бол магадгүй нөгөө өөрөөс шалтгаалж байгаа хүчин зүйлсүүдийг илүү сайн тооцож бодох хэрэгтэй юм болов. Тийм учраас надаас хамааралтай юу болоод байна магадгүй одоо нөгөө хүн ажлаасаа хоцрохоор стресстэй шүү дээ. Тэрэн шиг магадгүй тэгвэл хоцрохгүй тулд би жоохон эсцэрх байдаг ч юм уу те. Аль эсвэл одоо өөр ямар арга хэмжээ авч болохоор байна. Тэр зүйлсүүдээ нөгөө урьдчилан таамаглаж тооцоолж хийхгүй бол нөгөө тухайн үедээ тухайн мөчтөө энэ зүйлсүүд нь болоод өнгөрчлөө гэдэг орхичод байдаг л та. Өнөөдөр ажилдаа хоцорсон бол за тэгэл ажилдаа хоцроод стрессцэн бол өнөөдөр одоо гэдэг чинь бохимдсан бол гэсэн үг шүү дээ. Өнөөдрийн бохимдол өнөөдөртөө өрнөл тэгээд маргааш юуч болохгүй юм шиг өнгөрчих юм бол маргааш энэ асуудал үүсчихсээр л байгаа гэдэг. Тэгэхээр нөгөө бид нар хувь хүмүүсүүд энэ өөрт тохиолдоод байгаа сэтгэл зүйн асуудлууд гэх юм уу те. За яг бүгдийн стресслэг гэж яриад байна. Энэ стресс гэж байгаа зүйлсүүдийг яг одоо л шийдээд тэгээд маргааш нь дараа нь ч юм уу хийж тохиохгүй юм шиг л төсөөлөд байдаг хамгийн асуудал байна. Өнөөдөр болж байгаа зүйл бол тэгээд болоод өнгөрөг л те. Заавал ингээд сайн байх гээд мундаг байх гээд хүчтэй байх гээд гэдэг ч юм уу. Тийм байх алгүй. Өнөөдөр надад ямар асуудал нь юу ч гэсэн анзаараад би юун дээр хууралж гин, юун дээр надад асуудал үүсэж гин те. Яахаар би бохимдож гин, магадгүй энэ асуудлыг яаж шийдэж болохоор байна гэдэг ч юм. Энэ зүйлсүүдийг анзаарж агаад өнөөдөр ингээд өнгөрч байгаа бол маргааш ихтэй нөгөөдрийнхтэй арайсууд 7 хоногийн турш байдаг ч юм уу, сарын турш би ямар арга хэмжээ авч болохоор байна гэдэг өмнөхөөсөө суралцаад араас нь явна уу гэхээс өнөөдөр нэг бохимдолтой зүйл надад төрчөнгүүтээ дахиад нэг өөр гэрте очиод нэг штанг өргөдөг ч юм уу те дасгалыг стрессээ тавьдаг. Энэ айгу өрөөсгөл болчиход байгаа юм л да. Тэгэхээр ингэж битгий ойлгоорой. Энэ бидний нэг стресс жаа бүх зүйлсүүд нь бидний дасгалжиж, датлагшиж, суралцж байгаа зүйлсүүд учраас энийг магадгүй дараагийн удаа тэгвэл даван гарна. Маргааш нь яг өнөөдрийн биегээс маргаашийн би илүү байх гэдэг зарчмыг бариад ингэж явах юм бол өнөөдөр их стрессж байгаа ч айж маажимдаа хоног өнгөрөх тасан багс болоо. Энэ стресс тайлах арга нь илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ хүн стрессгүй хүн гэж байдгүй. Энэ стрессгүй бай. Тий, стрессгүй бай гэдэг нь амьсгалахгүй бай гэдэгт их төстэй үг болчихно л доо. Яагаад гэвэл бидний бие организмд болж байгаа бүх үйл явц стрессийн хүчин зүйлсээр одоо бидний нүдэн авч явах, бидний амьсгалах тий бидний одоо хөдлөх бүх зүйлсүүд энэ хоол боловсруулах үйл ажиллагаа бүгдээрээ стрессээс үүдэлтэй явж байгаа тий. Стрессээс үүдэлтэй гэдэг нь стрессийн хүчин зүйлээр өдөөгдөж энэ процессууд явагдаж байгаа. Гэтэл огт стрессгүй болох ч юм бол энэ бүх үйл явц загсна гэсэн үг гэдэг нь тий. Харин энэ зүйлсүүд маань илүү өндрөөр байгаад юм бол бидэрт өвчин гэдэг ч юм уу тий өөр нөө эмгэг байдлаар илэрээд байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань бидэрт байгаа нэг гаднаас авч байгаа энэ өдөөгч хүчин зүйл гэдэг ч юм уу эсвэл дотроос бидний өөрийгөө тэг хэмдэ ажиллах хэрчүүж өгөх ёстой энэ зүйлсүүд маань хэмжээнээс хитрээд байх юм бол энэ маань өөрөө
стресс гэж яригадаад байгаа зүйлсүүд болоод л байна л да. Одоо бас сүүлүүд ингээл зохистойгоор стрессээ бууруулах хүн чинь хэлсэн янз бүрийн стресс болох аргууд биш ч тийм. Нэгдүгээр дээр нь хүн нэг яг ямар аргыг ингээд ашиглах юм бэ? Эсвэл би ингээд стресстэй гэдгээ яаж юмрам тайлах вэ? Стрессийг. Яг хөө ингэж ойлгох хэрэгтэй. Бидний биеэс стресс гарах хамгийн хурдтай арга гэж бас байгаад байна л да. Ойлгох юм уу? Мөн ойлгохоор штэ. Маш хурдтай арга штэ. Тэгэхээр энэ хурдтай аргууд ямар арга замаар бидний биеэс гадагшлаад байна гэхээр сэтгэл хөдлөл гэдэг зүйлээр дамжиж аягүй хурдан гараад байна. Инээж гарах чинь маш хурдтай бас стресс гарах арга. Ойлж, уурлаж гарах аргууд маань бүгдээрээ стрессийг хурдтай гаргаж байгаа. Гэхдээ тэр маань эргэн тойрондоо үзүүлэх нөлөөллөөсөө хамаарал эерэг сөрөг гэдээ яригдчихад байгаа. Уйлж стрессээ гаргах зүг гэдэг тийм. Тэгэхдээ тэр нь нөгөө эргэн тойрондоо таагүй нөлөөлөл үзүүлэхгүй учраас энэ маань өөрөө зөв болоод байна шүү дээ. Инээж гаргах ч юм уу. Гэтэл уурлаж гаргах тийм. Өөр одоо яригдчих чинь тийм. Бухимдаж гаргах гэдэг зүйл маань бусдад аюул учруулах гэдэг ч юм уу тийм. Эсвэл өөртөө ч үгүй магадгүй шүү дээ. Бухимдлаа дотроо бариад энэ зүйлсүүд маань өөр асуудал учраас энэ аргууд нь муу гэж хэлээд байна. Тэрнээс үүш стресс гаргах хамгийн үр дүнтэй арга бол сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэдэг. Ер нь тэгэхээр нөгөө мэдрэмжээ илэрхийлэх, мэдрэмжээ хуваалцаж байгаа хүн бол тэр болгоны их стресстэй байхгүй болов гэж бодож байна. Тэрнээс нэгт хоёрт гэхээр нөгөө хүн болгонд их юу болчих واخ. Тэр нөгөө байраа зүйлээд явахаар те өөр болчих واخ. Зарим хүний хувьд бол нэг юм арга байхад нөгөө хүний хувьд нөгөө арга илүү үр дүнтэй байдаг ч юм те. Тийм учраас ер нь бол бусадтайгаа мэдрэмжээ хуваалцах, ярилцах, ойлголцтой хүмүүсүүд бол стресстэх байдалд харьцангуй бага. Хүн өөрийгөө таньж мэдээж өөрийнхөө дуртай зүйлийг ингээд оллоо шүү дээ тийм. Хүн ингээд стресс бууруулна гэсэн үг тийм. Мөн тэд бас бүгдээрээ мөн гэсэн үг. Тийм учраас нөгөө хобби байна уу тийм. Аль эсвэл энэ одоо секс дуулан эсвэл энэ спорт өдөртөг өөр юу гэдэг энэ бүх зүйлсүүд энэ айгуу хүчтэй нөлөөлдөг гэсэн үг. Тэгэл одоо Монголын нөхцөл ч юм уу айгуу өнөөс хобби одоо цагаа зарцуулах одоо газрууд айгуу цөөлштэй. Ер нь айгуу нийтлэг ингээ хүмүүст за айгуу тохирч болдог одоо стресс тайлдаг ч юм уу эсвэл энэ өөрийгөө таньж мэдсэнтэй холбоотойгоор гоё дуртай зүйлээ олоход хүн юу хийвэл цагамжтай. Стрессийг хамгийн үр дүнтэй гаргах арга бол нэг хамгийн том одоо юу гэдэг чинь зарцуулдаг эрхтнэр гэдэг ч юм уу тий гаргах илүү үр дүнтэй болоод энэ өөрөө хүний биед хамгийн их орон зай эзэлдэг булчин байгаад байна л да. Тэгэхээр нөгөө булчингийн масаар тий гаргана гэсэн үг. Бидний булчин чинь ч гэсэн яг стрессийн хүчин зүйлээр гаднаас стресс нөгөө дотоодоос тохио өглөө. Тэгээ булчин ажил гэдэг тохио өглөө булчин ажиллангуудаа ажилчтай гэдэг мэдээж ангууд стресс нь хинчээ дуустдаг хөө ажиллуулж дуусчих гэсэн үг шүү дээ. Тэгвэл булчин өөрөө эргээ суулгарлаа гэдэг ийм зарчмаар явждаг. Тэгэхээр энэ зүйлсүүдийг нөгөө ачааллаж гаргах нь илүү үр дүнтэй. Тийм учраас нөгөө нэг дасгал хөдөлгөөн хийх нь үр дүнтэй байгаа гэдэг. Гэхдээ нөгөө нэг энэ дан дасгал хөдөлгөөн нь туйлын чухал гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Бид нар оюун санааны хувьд ч гэсэн бие биедрийн хувьд ч гэсэн альва зүйл нөгөө нэг хөдөлгөөнтэй эргэх холбоотой гэж байх нь өөрөө стрессийг тайлах хамгийн үр дүнтэй аргууд байгаа гэдэг. Тэгэхээр хамгийн нийтлэг аргууд бол гүүх байна, алхах байна, усан сэлэх байна. Яагаад эднүсийг хэлээд байна гэхээр биеийн бүх булчин оролцож байгаа. Ялангуяа гүүх болон усан сэлэх хоёр шүү дээ. Босоод үед бол тодорхой хэмжээний хөдөлгөөн хийх нь өөрөө биеийг ачаалж байгаа учраас стресс тайлагч гэдэг. Нөгөө талдаа түрүүний хийсэнчлэн мэдрэмжээ хуваалцах нь өөрөө дотоод хоригдлогч байгаа стрессийг гадагшлуулах амар том одоо нөхцөл болж өгдөг юм уу. Мэдрэмжээ хуваалцсан хэр одоо найзтайгаа ярилцсан гэсэн үг. Одоо аав ээжтэйгээ ярилцсан гэхээр энэ бидний ч юм уу зүйлийг бас ойлгох хүмүүс, ойлгохгүй хүмүүс гэж бас байгаа шүү дээ. Ер нь хамгийн одоо тохиромжтой сэтгэл зүйч юм сэтгэл засалж байгаа ч хэрэгтэй юу? Яг хоо мэдрэмжээ хуваалцах аюул олон аргууд байгаа л да. Тэрэн дээр бид нар нэг энэ талаас нь бодоод байдаг тийм. Стресс чигээр бие л стресслээ гэдэг ч юм уу тийм. Бохимдчихаар бие л бохимдчихлаа. Аль эсвэл одоо юу гэдэг чи асуудал үүсгэхээр зөвхөн надад л асуудал үүсчин гэдэг ч юм. Гэтэл бусад хүмүүс ч гэсэн стресстэй, бусад хүмүүс ч гэсэн бохимд үүсэж байгаа шүү тийм. Тэгвэл хүний стрессийг тайлангаа өөрийнхөө стрессийг тайлж болдог болж таах гэдэг юм л да. Магадгүй аав ээжтэйгээ ярилцъя л да. Аав ээжтэйгээ ярилцаад аав ээж намайг ойлгох хэрэгтэй гэж бодоод байдаг.
Үүнийхээ тэгвэл аав ээжийг ойлголт. Аав ээж чинь магадгүй одоо юу гэж намайг төрүүлээд аах удаа аав ээж очсон байгаа шүү дээ. Тэрнээс өмнө ялгаагүй аав ээжийг хүүхдүүдлээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн ямар мэдрэмж юу байхад төдийлөн ингээд одоо ялангуяа сэтгцэн эрүүл мэнд одоо л харьцангуй хүмүүс ойлгодог болж байгаа болохоос биш тэр үед ойлгодоггүй байлаа шүү дээ. Тийм учраас тэр үед туулаад ирсэн хүмүүсүүдтэй ярилцаад тэр хүмүүсүүдийг ойлгоё гэж ярилцах нь өөрөө бас стресс талх арга юм. Тэгэхгүй бид нар заавал одоо юу гэж одоо жишээ нь хүүхдтэйгээ ярих чинь бас хүүхдээ ойлгоё гэж оролцох нь оролцох нь өөрөө би хүртэл стрессээ тайлчдаг. Хүүхэд хүртэл стрессээ тайлчдаг. Тэгэхгүй заавал намайг ойлгох хэрэгтэй. Заавал би нэн тэргүүнд би байх хэрэгтэй гэх тусам өөрөө асуудал дуусахгүй л тэгэхээр яагаад болохгүй гэж би өнөөдөр өсөж байгаа хоол би өнөөдөр хоёулаа хамтлах хоол идэж л та би ч нөө цаатыг таарч цаатыг гэдэг шиг яг түнтэй ижлэн би ч хүнтэй ярилцахдаа тэр хүнээс эсрэг тайлээ өөр хөргөж тайлээ. Тэ мэдрэмжээ хуваалцаж байгаа юм чинь. Ингэж явбал энэ айгүй үр дүнтэй бөгөөд хурдан байх байхаа. Тэгэхгүй дандаа нэг тал руугаа нэг хүн рүү чиглээд авах тусам нөгөө талд бас л хоригдлол үүсэл стрессээр хөндлөх үү. Тэгэхээр нөгөө сүүлээд бас хүүхэд насны траума гэдэг одоо бид нөгөө ээж аа болчоод хүүхдүүдтэй нэг тийм траума үүсэхгүй бай гэдэг нэг өөртөө бодоод байгаа шүү дээ тий. Өөртөө би тэд аль хэдийн үүссэн одоо авцсан тэрийг ингээл нэгдгээ ямар нэгэн байдлаар ингээд даван туулаад явж байгаа тийсэн ойлголцоо. Гэтэл хүүхдүүдтэй тэрийг одоо үүсэхгүй ч юм уу тий ийм трауматай байлахгүй гэл ярилцгээд. Гэтэл бас насанд нөгөө яаж тэр хүүхдээ ойлгох уу одоо бага насны хүүхдтэй хүмүүс яаж энэ зүйлийг хоорондоо ярилцах боломжтой. Зөв тань нэг зөвлөмж байна тий. Яг гэр бүлийн хүмүүсүүд бол хоорондоо ярилцаад иж болно шүү дээ тий. Өөр насны хүн рүү ороод ирэхээр бас ойлгоцоход жоохон хүндрэлтэй болдог тий. Хичнээн миний хүүхд гисэн би яг тэр хүүхд шиг бол одоо тий 5 настай хүүхд 7 8 настай хүүхд чиг мартсан байгаа шүү дээ тий. Тэгтэл тэр хүүхд ч гэсэн нэг ойлголцыг би нэг одоо тий ингээл өөртөө нэг тавгүй сэтгэл байгаа бол тэрийг хуваалцаа тий мэдрэмжийг ойлгоод зөв тал руу чиглүүлээ гэтэл бас ярилцаж чадахгүй нь бас байна тий. Байна. Яг энэ дээр юм ярилцах гэхээр зөвхөн ярилцаад ойлголцохыг л бас бодоод ах шиг байна. Ярилцах дотор ч аягүй олон зүйлсүүд орно. Энэ дотор нэг урам өгөх маань орно, дэмжих маань орно, өөрөө заавал нэг харилцан яриа биш. Тэгээ хийж авах үед нь араас нь дэмжих, урамшуулах, аль эсвэл нэг зоригжуулах гэдэг ч юм те. Энэ зүйлсүүд чинь бүгдээр нэг харилцаанд ороо явчихна те. Тэгээд энэ зүйлсүүдээр бас давхар үзэж явах хэрэгтэй. Тэрнээс дандаа ойлголцоод нэг ярилцаад ойлголцоод байна гэдэг чинь өөрөө хүүхдийн нэг ертөнцийг үзэх үзэл юу вэ? Харьцангуй бага байгаа учраас дандаа ойлголцох гэхээсээ илүү дандаа урамшуулах тий дэмжих гэдэг зүйл рүү илүү ханддаг хүү нас бага болтойсон. Нас одоо юу гэдгийг өсвөр наснаас эхлээд гэдэг ч юм уу ярилцах нь илүү дөхөн болж эхэлдэг. Тэрнээс бага насн дээр бол дандаа урамшуулах зүйтэй яваад байдаг. Харьцангуй том хүүхдүүд дээр болж өгвөл нөө найзын төвшөнд явбал их зүгээр гэдэг тий. Хоёулыг нэг хамтраа тэгээд үсэ тий. Ингээ тгээ гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр бол арай үр дүнтэй болоо. Тэрнээс бүгдэнтэй ярилцсан гэж ойлгох нь өөрөө жоохон учир татгалтай л та. Хүүхдүүдийн хувьд дээр бол бас түрүү яг ингээд траума гэдээ ярьлаа. Яг үүндээ траума буюу хэрвээ өвчин гэж үзэж байгаа бол идэгдэг ус тарах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ хэрхэн идэгдэг вэ? Яаж засардаг вэ гэхээр энэ маань өөрөө нэг тухайн хүний давж чадаагүй ямар нэгэн асуудал байх гэдэг юм л да траума гэдэг нь. Давн туулж чадаагүй тэр нь сэтгэл зүйд нь цаана нь үлдчихсэн тэр асуудлыг л голцоо траума гэж хэлээд байдаг. Тэгэхээр нэг траумаг давн туулах арга маань тухайн зүйлийг нэг давн туулах аргачлал чинь нүүр тулах юм уу аль эсвэл тэр зүйлийг болоод өнгөрцөн гэдгийг хүлээн зөвшөөрөх гэдэг. Энэ үйл явцууд болоогүй бол одоо ч гэсэн болох гэдэг юм шиг мэдрэмж төрсөөр л байгаа гэдэг. Одоо юу гэж жижиг шавжнаас ч юм уу аль эсвэл хулганаас ч юм уу муурнаас ч юм айдаг хүмүүсэд байдаг шүү дээ. Тэгээд жижигхэн муурын зулцаг байсан ч гэсэн айгаад байдаг нь тэр үед авсан айц нь одоо хүртэл дуусаагүй үргэлжилж байгаа гэсэн үг байхгүй нуурчихсан. Тэгэхээр энэ зүйлийг ил гаргаж ирээд тэрнтэйг нүүр тулаад ямар ч зүйл энэ зүйл биш юмаа гэдэг ойлгосон тэр нөхцөл дээр траума гэдэг зүйл дуусаж идэгдэг байх юм л та. Мэдээж нэлээд урт хугацаа гэдэг чинь хүн хүнээс хамаарат нэлээд хүч хөдөлмөр шаарддаг. Гэхдээ энэ зүйлийг хүн заавал одоо бид чинь хин нэгний тусламж өөрөө ч гэсэн зөөр гаргаад үлдэх боломжтой.
Тэгэхээр trauma гэж яриад байгаа зүйлс маань өөрөө бидний амьдрал дээр тохиолдож байгаа давах хэвээр нэг л тийм сэтгэл зүйн шалгуур гэж хэлэх үү тий. Биеийн шалгуур гэж ойлгож болно ер нь. Одоо өсвөр насны хүүхдүүд ч бас ингээ ярилцахад аюу хэцүү шттэ. Одоо ингээл нэг чимээгүй болчтой урд нь ингээл амар актив ч юм уу аюу итгэвтэй хүүхдээснэ ингээл хүнтэй ярилцах дургу нэг өрөөнд одоо нэг хүмүүсээ харахад нэг хүүхдлийн ижил тавилантай тааш тэгээд тэг хүүхдтэйгээ ярилцгээд байдаг. Гэтэл нөгөө хүүхдтэйгээ ярилцаж чадахгүй тэгэл одоо гэхдээ нөгөө цаашид хүүхдтэй одоо зөв чиглүүлмээр байдаг тий. Эсвэл нэг үнэхээр манай хүүхдэд юу болохгүй байна, юу сэтгэлийн зоож юм эсвэл дүүннүү эсвэл одоо ангийн хамт олно гэж зөндөлт юмнууд байгаа ш тий. Тэгтэл одоо чимээгүй болоод байгаа нь хүүхдүүдээр зөв эсвэл тэгэхээр одоо яаж? Энэ тийм байх ёстой. Ер нь нэг буруу биш. Яг тэгэхээр бид нар ч гэсэн өөр өсвөр насыг тулсан шүү дээ. Заримдаа ингээд өсвөр насн дээр өсвөр нас ч дууг нь 15 6 тий. Гинт өөрөө бүх юмыг хийгээд чадаад ажил төрөл хийгээд өөрийгөө аваа явж чадах юм шиг санагдах байна. Тэгснэ гинт бүх юм одоо юу гэж аав ээж ч юм хин нэгнээс хамааралтай би өөрөө юуч чадахгүй юм шиг санагдах үеч бас байна. Энэ ингээд савлаад ээждээд ингээд яваад байдаг. Бидний үед ийм тохиолдож байсан тий. Яг мөнтэй ээжлэн хүүхдүүд ч гэсэн энэ зүйлсөө тохиолдож байгаа. Тэгээд одоо юу гэж чинь хинээс одоо хамааралгүй өөрөө бүх юмыг чадж байгаа үедээ илүү нүнгээ илүү зоригтой тийм болчих талууд бий. Магадгүй бүх юм хин нэгнээс хамааралтай би юусаа юу чадахгүй мэн гэдэг бодолтой болж байгаа тэр үед бол илүү дотгош чадаагүй болж явах үе бас бий. Тэгэхээр ач нөхцөл дээр нь одоо юу гэж чинь тиймэрхүү нэг харилцан яриад их боломжгүй тэр үеуд дээр яадаг вэ гэхээр болж өгвөл ийгэрэг ч юм уу өөрт нь дэмтэй тэр үйлдэлүүд дээр нь урам өгөх байдлаар харилцаа үүсгэх нь илүү үр дүнтэй байгаад байдаг. Тэгэхгүй нэг гүү чи надтай ярилц заавал ярилц гэсэн ойлгоц гэсэн гэдэг тий. Тэгээ зунсаагаад байхаас илүүтэйгээр харилцаа гэдэг чинь аман болон аман бус гэдэг байгаа шүү дээ. Аман бус харилцааг илүү дуугүй байх үед нь үүсэх нь харилцаа хэвээр өөрчлөх нэг тийм давуу тал болт юм уу та? Энэ процесс нь хэр удаа үйлчлэх? Одоо хүмүүс ч ингээд нэг дуугаа олцоо нэг өдөрт нэг л хүнийг ойлгодог болоод ингээд үргэлжлэхгүй шүү дээ тийм. Тэгэл нэг тодорхой хугацаа аюул шаарддаг л ахaltaа. Энэ ойролцоогоор хүнд нэг ийм асуудлыг давуу өсвөр нас тусгаар. Өсвөр нас тусгаар. Яагаад гэхээр өсвөр нас гэж яг ер нь юу хэлээд байна вэ гэхээр яагаад ийм зам төрхийн хувьд савлгаатай онцлог байгаад байна вэ гэхээр хүүхэд нас бол хүүхэд нас. Хүүхэд наснаас том хүн болохын хооронд юу болдог вэ гэхээр нөгөө нэг бидний бие организмд тодорхой өөрчлөлтүүд гарч ирдэг шүү дээ. Бүгдээрээ л мэдж байгаа. Тэр өөрчлөлтүүд дотор бидний нүдэнд харагддаг өөрчлөлтүүд нь юу гэхээр дааврын өөрчлөлтүүд байдаг байхгүй. Тэр дааврын өөрчлөлтүүд эхэлж байгаа тэр үеийг л өсвөр нас буюу шилжилтийн нас эхэлж ийн гэж үзнэ. Тэр тогтворжоод хэвийн байдалд орж байгаа үеийг шилжилтийн нас дуусаад залхам суурч байна гэж үзэх нь. Тэгэхээр энэ хооронд нөгөө даавар маань шинээр ялгарч байгаа учраас яг ингээд нөгөө бидэнд одоо байгаа шиг доктортой хэвийн хэмжээндээс илүү юм одоо юу гэж юм те доктортой бус ялгардаг учраас тэрнээс хамаараа сэтгэл санаа ингээд савлаад яваад байдаг байна л те ер нь бол тэгэхээр тэр зүйл хизээ докторч нь тэр үед л энэ өсвөр насны одоо юу гэж ярих юм те энэ асуудал харьцангуй доктортой болно. Мэдээж энэ доктор бол юу оруулж үзэхгүй гэхээр хувь хүний төрлөх характер болон төрлөх юм юунууд шүү дээ те үндсэн зан айцсан чанар болон өөрөх нь байр байдал те юмыг авч үзэх байдлууд энэ зүйлсүүдийг бол харгалцахгүй зүгээр л сэтгэл зүйн байдал жоохон савлаад идэв ялангуяа сэтгэл хөдлөлийн хувьд тэр зүйлийг л хэлээд байгаа. Тэрнээс бусад зүйл бол энэ зүйлсүүд бүгдээрээ юунд шилжилтийн нас дуусаад залуунаас эхлэх үед тогтворчдаг. Гайгүй. Тэр болвол энэ ханиултыг хэв. За сахилахгүй хүүхдүүд бас аяг байдаг те. Одоо бага насндаа тэгэл хүмүүс нөгөө энэ манай хүүхэд болтгоо гэж амар тань ярьд. Ийм үед одоо хүүхдээ зэмлэх ёстой юм уу? Эсвэл одоо ингээд багш нар ч бас хэлдэг штэ. Ингээд ханаа хүүхдээ ингээд өөрөө ч нэрээ ингээд хараад үзэхэр хүүхд бас үнэхээр ингээд төсөөлшгүй зарим зүйлийг ингээд гадаа гарчгүйгээл тэ хичээлээ ингээд төр хайхраад эсвэл хичээл дондор ингээд өмөлх юм. Ийм үед одоо хүүхдүүдэд сэтгцийн одоо талаас нь яаж дэмжлэг үзүүлэх вэ? Одоо хүүхдээ өмүүлж байгаа нь юу зөв үү? Одоо эрүүл одоо энэ хүн эрүүл байдал шүү дээ. Яг тийм сэтгцэд асуудалтай байдал гэж үзэж болохгүй. Харин энэ хөлгөнтэй хүний хөлгөнгөө болгож номоо болгох нь өөрөө сэтгцэд асуудал оруулж идэг юм. Тэгэхээр
бүр ингээд улаан цай нууны тийм хорчоонтой, шоглоомтой гэдэг ч юм те байдлаар ингээд асуудал үүсэхгүй бол ер нь хүүхэд хөдөлгөөнтэй байх бол их тийм гэмтэй биш. Мэдээж энэ дунд яг хэд хөдөлгөөнт гэмгэг гэдэг ч юм уу аюул эмгүүд яриад нь л та тэр дунд чинь зүгээр хүүхдийн сахилгагүй байх ч өөр хэд хөдөлгөөнт гэмгэг ерөөсөө биш аахгүй тий. Тийм учраас ер нь хүүхэд тодорхой хэмжээд хөдөлгөөнтэй байх нь айхтар буруу биш. Гэтэл нөгөө нийгэмдээ ч юм уу багш нар сургуулийн орчин бол тэрийг бас хүлээн зөвшөөрөхөд аяга хэцүү байгаа шүү тий. Энэ дээр тий. Одоо аав ээж нь хамгийн хэцүү байдаг юм чинь энэ л байгаа даа шүү тий. Тий. Энэ дээр яг энэ хэсгийг ойлгох хэрэгтэй. Сургуулийн орчин гэдэг чинь нөгөө нийт орчин шүү дээ. Тэгэхээр нийт орчин буюу нийгмийн харилцаанд орж байгаа үед бид нар нийгмийн ёс зүй гэдэг ч юм уу нийгмийн дүрм журмыг даах хэрэгтэй. Тийм учраас тэр хүүхэд тэрэнд дасан зохицсон байдлаар тодорхой хэмжээнд одоо юу гэдэг чинь бие барьдаг байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар наснасаас хамаарат харьцангуй өөр байгаад байдаг. Тиймдээ ч хүүхдийн нэг хичээл орох хугацаанууд нь харьцангуй бага байгаас ингээд айж майжмаар ихсээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдийн анхааралтай бие бариад сэтгэл хөдлөлөө бариад гэдэг ч юм уу те энэ зүйлөө бариад доктортой сууж болох байж цаг хугацаа буюу тэр 35-40 минут чинь тийм цаг хугацаа байхгүй. Тэгэхээр тэр хугацаанд бол хүүхэд тодорхой бие бариад суух чадвар байх хэрэгтэй үгүй байх хэрэгтэй. Энийг бол мэдээж тодорхой хэмжээнд тайлбарлаад ойлгуулад явна гэсэн үг. Харьцангуй том болох тусмаа шүү дээ. Мэдээж бага ангийн хүүхэд бол жоохон хэцүү. Том болох тусмаа эн чинь өөрөө тэрэндээ зохион байгуулалтанд орж чадна гэсэн үг юм. Тэгэхээр ямар нэг оюутан шиг бүр цаг 30 минутаар ч юм уу те параар суулгаж байгаа ш. Тийм биш учраас энэ нэг өөрийгөө юу хэмтэй өөртөө ажиллах гэх юм уу. Тийм чадварыг бол харин эцэгээс жоохон зөвлөөд манай хөлт угаасаа сахилахгүй мө тэгэхээр одоо яах вэ ингэж л үе гэлтэй гэж болохгүй л те. Энд чинь бид нар нийгмийн харилцаанд орж байгаа учраас тодорхой шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Мэдээж гэртээ болон найз нөхдөдөө ямар нэгэн байдлаар хөдөлгөөнтэй байх үед бол тэрийг бол нөгөө юу гэдэг лээ нүд ирээжтэй тэн толгой иргэд нь битээ тайван суум тэгэж бол босхгүй л дээ тэр хөдөлж байх хэрэгтэй. Хүмүүс ингээд сэтгэл зүйчдээр очихсоо сэтгцэн хэмжээд асуулт тулгараа л очино гэхээр ингээд нэг аяга буруу ойлгоод байдаг штэ. Өөртөө ч гэсэн ингээд тэгэл төрүүлж эмчтэй ч чадахгүй байх ч юм уу тий. Ийм хүмүүс та одоо ямар үед ийм одоо сэтгэл сацалт ч юм уу сэтгэл зүйчдэр очиорой гэж зөвлөх вэ? Өөртөө юу тулгарч байгаа үед би яг нэрээ хандах хэрэгтэй вэ гэж ойлгох вэ? Энд яг сэтгцэн хэмжээний үндэсний төвийн хөгжлийн түүх гэдэг анх нэг хий судлалын больниц гэл нэгсэн гэдэг тий. Тэгэл анх ламнаар ажилладаг байсан гэдэг. Тэгээд тэрнээсээ хойш одоо галзуугийн гэдэг ч юм уу тий солиорлын аюу олон янзаар ингээ явсаар байгаад яг үндэ шараад нэмлэг чинь уг нь сэтгцэн хэмжээний үндэсний төв шүү дээ тий. Тэгээд одоо шараад гэдэг нэртэй. Тэгээд дандаа галзуучуд очдаг тий. Ийм хогтхон ойлголт бүр ингээд намайг баг ухаад л байсан. Одоо наа ингээд тэнцээ ажилд орлоо гэхэд чи бүр шараад руу юу гэдтэй гайхаад тий. Чи солиорч юу гэд. Тийм зүгээр буруу хандлага нийгэмд суудсан юм байлээ гэж ойлгосон. Энэ яг мэдээлэлтэй холбоотой л да тэрнээс биш тэр хүмүүс өөрсдөө бүгдээр очиж үзэг байгаа шүү дээ. Шалгаж үзэг. Тэгэхээр мэдээлэл шинжилээч гэж хүсмээр өгдөө зүгээр нийгэм тэр чигтээ. Яаж яж байгаа сэтгцэн эрүүл мэндийн талаар ойлголтыг аваач. Сэтгцэн сулгамцаа асуудал гэж юу гэдгийг, сэтгцэн өвчин гэж юу гэдгийг те. Магадгүй сэтгэл засалч гэж юу гэдгийг, сэтгэл зүйч гэж юм байдгийг, энэ эмчилгээ хэрхэн явагддгийг гэдэг нэг жоохон амнаас амд амжсан байдлаар биш. Одоо интернет, сошиал бүх зүйл хангалттай сайн хөгжчихтэй те. Адаглаад зүгээр яас асуугаад үзэж болно шүү дээ. Сэтгцэн эрүүл мэнд гэж юу юм бэ гэд. Ингээд нэг мэдээлэлээ шинжилээд явуучвал энэ их хайгаад ах зүйл бол би ерөөсөө биш гэж бодоод байна. Нөгөө талдаа эн чинь хэрвээ үнэхээр тийм асуудалтай байсан бол сэтгцэн эрүүл мэндийн тухай хууль гэж ерөөсө батлагдахгүй шүү дээ. Эн чинь өөр хуультай өмнөнийхэн дагуу хуулийнхаа дагуу эмчилгээ хийгдэж явдаг газар. Нөгөө тэгвэр хүмүүсүүдийн нэг амны уншлахсан галзуу гэдэг өвчин чинь бол халдварт өвчин шүү дээ. Тэрнээс биш тэр халдварт өвчний эффект нь өөрөө л тийм солиорлын байдлыг харуулдаг болохоос биш. Нэг дам нөлөө гэсэн үг шүү дээ. Үндсэн шалтгаан нь бол зэрлэг амтнаас авдаг вирусын шалтгаантай зүйлсүүд байгаа. Тэгэхээр мэдээлэлээ зөв ойлгоод гэдэг ч юм уу те авчих юм бол би хизээ энэ имлэгт хандахгүй. Магадгүй хизээ сэтгэл зүйчэд хандахгүй, хизээ сэтгэл засалч эмчэд хандахгүй гэдгээ бол
ялгаад ойлгочих байх. Яагаад гэвэл эн чинь мэдээлэл нь хангалттай юм чинь тий. Тэгээд энийг дор бүрнээ нэг хайхад үзээсэй л гэж би бол аяг хүсдэг. 2 үеийн үед сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэл яригдаад шүү дээ. Тэнд одоо ямар шинжүүд идэм бол ер нь хувь нь яг аваад ерөнхийд нь аваад тайлбарлаад үзэх юм бол таны ажиллах ачааллын чадварыг бууруулж байгаа тэр нөхцлүүдийг л хэлээд байгаа. Таны одоо юу гэдэг чадамжийг бууруулад одоо хөнгөн нойргуудл яг сэтгцэн өвчин гэж хэлэхэд хэцүү. Тэгсэн мөртлөө амарч чадахгүй ажлын бүтээмж буураад байдаг тийм. Аль эсвэл ингээд хүмүүсүүдтэй харилцаа үүсгэхээр ингээд сэтгэл хөдлөлт аягүй хурдан автчих гад байдаг. Тийм учраас ингээд амархан бухимддаг, амархан өөрлөлтөг гэдэг ч юм уу. Эсвэл амархан уйлчдаг гэдэг ч юм уу тийм. Гэх мэтлэнгийн нэг яг өвчин өөрчлөлт гэж хэлэхэд хэцүү мөртлөө тухайн хүнд нэг хэвийн ажиллаж амьдрахад саад учруулад байгаа тэр зүйлсүүдийг л ерөөхдөө сэтгцэн тулгамдсан асуудал гэдэг юм л да. Тэгээд сэтгцэн тулгамдсан асуудлаар нэг нэрлээд аягүй олон асуудлууд болоод ирнэ. Тэрний одоо нийтлэг нийгэмд харагдаад байгаа зүйл бол нойргуудл гэдэг ч юм уу те. Аль эсвэл одоо миний хувьд зүгээр дотроо бодож явдаг юм. Энэ нэг хөнгөн ахын архитектууд гэдэг ч юм уу. Энэ зүйлсүүд яг энэ нэг юугаараа томьёолоор нэг яг ингээд энэ бол өвчөн гэж орж ирэхгүй л те. Зүгээр миний хувьд тэр асуудал хүргээд байгаа хүчин зүйлсүүдийг л яриад байгаа юм л та. Ийм зүйлсүүд орж ирээд байдаг болоо дээрээс нэг шийдэгдээгүй олон асуудлууд буюу хувь хүн өөр дотроо нэг стрессээ түрүүний хэлдэг шиг тайлж чадахгүй гаргаж чадахгүйгаас үүдэлтэй маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр энэ зүйлсүүд маань өөрөө нэг гадагшлахгүй хоригдлогдоод байгаа учраас дараагийн бүтээмжийг бууруулад байдаг гэх юм уу та. Нэг агуулгын хувьд тайлбарлаад. Тэгэхээр энэ бүх зүйлсүүдийг л нийтэд нь толгомцсон асуудал гэж нэрлэж байгаа байдал. Интроверт, экстраверт хүмүүсгээл одоо хүмүүс бас өөрийгөө ингээл нэг сорил хийгээл өөрийгөө ингээл тодорхойлоод байгаа штэ би одоо тэдэн гэл хүний энэ одоо хичнээн одоо экстраверт гэсэн дотор байгаа интроверт хоёр нэг баг штэ. Гэтэ энэ ингээд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгддөгөө. Жишээ нь ажлын орчинд бол ингээл интроверт гэсэн гэрээс гараад ажлаас гарахаар гэртээ ч юм уу те экстраверт байна гэж яах вэ? Яг тийм байна гэдэг нэг жоохон өрөөсгөл болох гэдэг юм л та. Бид нэг интроверт, экстраверт гэдэг нэг туйлын гэж үзээд байдаг. Бүх юмн дээр нээлттэй хүнийг экстраверт гэдэг шүү. Яг үнэндээ гадна л та бүх юм дээр нээлттэй байгаа юм шиг мөртлөө тэр хүмүүсүүд чинь яг чухал гоё гол зүйлсүүдээ тий өөрийн ингээд нандан гэх юм уу тэр зүйлсүүдээ ярьдаггүй хүмүүсүүд байна. Гэтэл ингээд нэг нийтж биш юм шиг мөртлөө яг уулзаад ингээд харилцаад үзэхээр ингээд хамаг юмад хэлээд ярьцдаг. Тийм хүмүүсүүд байна. Тэгэхээр одоо интроверт мөртлөө экстраверт гэж хэлэх үү тий экстраверт мөртлөө интроверт гэж хэлэх үү гэдэг шиг арай өөр асуудлууд үүсчихэд байна л да. Тэгэхээр энэ яг хуу энэ хүний гадагш байгаа чиглэж байгаа хандлагыг хэмтсэн энэ интроверт, экстраверт гэдэг чинь зүгээр яг тухайн үеийн хэмжээс юм уу да? Миний ойлгож байгаагаар. Тийм учраас нэг тухайн нөхцөл байдалд тий магадгүй гэр бүлийн нөхцөл байдал яг таны хэлсэн шиг экстраверт гэж болно тий. Ажлын нөхцөлд интроверт гэдэг ч юм уу байх тохиолдлууд аягүй их байгаад байдаг учраас энэ нөгөө тухайн үеийн хэмжээ туйлын хэмжил зүйл биш шүү гэдгийг л тайлбарлах гэдэг юм л да. Тухайн нөхцлөөрөө. Тэгээд эн чинь ганцхан энүүгээр биш өөр аюул болон хэмжил зүйнүүдээр нийлүүлж байгаа дундын дүгнэлт гаргаж ирдэг. Тэгээд тэрний нэг хэсэг нь гэх юм уу. Энэ дунд чинь аль алийг агуулсан буюу дундын хэсэг буюу амбиверт гэдэгч хэмжээс тавьж ярьдтэй шүү дээ. Тэгэхээр яг хоо тэр нэг сэтгэл зүйн хэмжих олон хэмжээсүүдийн нэг одоо багц хэрэгсэл түүсэх юм уу та. Тэгэж ойлгож байна. Таны амьдралын эрүүл хэмнэлт.
Гэлэнийг ирүүлгэнэ. Одоо ийм одоо би одоо өөрөө интроверт гэл миний одоо стрессийг даван туулах одоо чадвар ч юм уу эсвэл стресс төртөх байдал жоохон өөр болох магадгүй ш тэ хүн болгонд ялгаатай юм чинь. Тэгэхээр би одоо интроверт байл илүү ингээд өөртөө дуудуулах нь миний стрессийг бууруулах юм эсвэл ийм одоо дуу ихтэй чимээн болох надад стресс өгдөг гэх юм уу те. Иймэрхүү юмнууд юм байх уу? Ер нь яг нэг хүчин зүйлээс хамаарат тэр хүнд эмчилгээний арга барил хийж явах. Одоо нэг өвчтний онш тавихад хүртэл байгаа штэ. Олон симптомууд нийлжиж синдромыг үүсгэж байгаа те. Тэр олон синдромууд нийлж байгаад нэг өвчний шинж тэмдэг үүсгэж байгаа. Тэгэхээр ингэж нэг явдаг учраас энэ олон хүчин зүйлээр нэг онш тавьдаг гэдэг шиг айгүй олон зүйлийг тодорхойлж ш тэр хүнд эмчилгээний арга барилыг тайлбарлах нүхээс энэ өнөөдөр ууртайгаа мэд чинь өнөөдөр ийм арга хэрэгэлцээ гэдэг чинь тийм маргааш ингэж байгаа юм чинь тэгвэл тэгчээ гэд өөрчлөгдөд байхгүй юм л тийм эн чинь асуудал нэг зүйлээс үүдэл гарч байгаа илэрцүүд нэм олон янз байгаа тийм тэгэхээр тэр олон янзуудыг нийлүүлж иж дунд нь нэг дүгнэлт гаргаж ирэх юм л тийм учраас одоо яг сая интроверт экстраверт гэж хэллээ тэрэн шиг одоо дахиад айгүй хүчтэй хэмжилзүү болж орж ирээд байдаг нэг зүйл юу гэхээр дөрвөн темперамент хуваачтай шүү дээ бас нэг сангвиник, холерик, меланхолик, флегматик гэдэг те. Эн чинь бас зүгээр л нэг хэмжил зөөх байхгүй яг туйлын бол бас биш те. Энэ дөрвөн хэмжил зөөх хүмүүс дөрүүлээ хүнд байдаг мөртлөө аль нь давмгаа вэ гэж авч үздэг байхгүй ер нь бол хэмжилт хийхдээ. Гэх мэтлэнгээр ингэж явах юм бол өөр нэг тестэн дээр байдаг амар олон одоо зүгээр сорилоор авахд сорилч өөрөө төрөвчлсөн сорил болон юу сорил гэдэг ерхий сорил гэдэг дахиад дотор айгүй олон янз байдаг шиг ийм олон зүйлсүүд байгаа. Тэгэхээр яг нэг хүчин зүйлийг хараад л энэ ийм юм байна гэдэг дүгнэлтийг битгий хийгээсэй л гэж хэлэх гээд байна. Айгүй олон хүчин зүйл хамаардаг шүү гэж. Тийм хүмүүс ч өөрсдөө янз бүрээр тодорхойлох. Айгүй хурдан тодорхойлох гэдэг тийм харин тийм биш шүү. Битгий ингэж нэг өөрсдөө өнгөц бас тодорхойлоорой. Үнэхээр тодорхойлох мэдмээр бол магадгүй ингэж тодорхойлдог газруудаар нь очиод гэдэг ч юм уу те. Үзээ танилцаад ингээд мэдэж аваа болохгүй гэж те. Бид нар ч нөгөө яагаад тэр зүйлийг хүн чинь тэр одоо юу гэдэг мэрэгжлийн эзэмшээч буюу суултанд нь суугаад тэр тоног төхөөрөмжтэй харьцдаг болоод гэдэг ч юм уу те. Ингээд яагаад тэрэнд цаг хугацаа хүч хөдөлмөрөөр зарцуулаад яваад байгаа байлээ. Тэр хүмүүс рүү хандаад нэг яагаад өөрийгөө тодорхойлж болохгүй гэж бодож байна. Одоо нийгмийн талаас нэг стресс нөлөө одоо стресстүүлдэг зүйлүүд биш. Одоо тэрэнд бид нар ингээ одоо тэр хүмүүсийн буруу гэж үзэх үсэл би өөрөө тэр болоод одоо тий өөрөө өсөд би бурууг олж хараад байна тий. Хүн юм яаж энэ стрессийг надад одоо өгч байгаа зүйлийг мэдчих боломжтой. Стресс гэдэг нь хоёулаа түрүү ярьсанчлан альва одоо юу гэдэг чи өөрчлөлтийн гэх юм уу да тий ямар нэгэн зүйлийг дохио байх гэдэг нь шүү дээ одоо би ядарч ивэл амрах хэрэгтэй нойр хүрч байгаа гэдэг чинь стресс өвчин зүйлээр явах гэдэг би өсөж байгаа юм хоол хийж идэх хэрэгтэй ч юм уу эсвэл хоол худалдаж авах чи идэх хэрэгтэй гэдэг нэг дохио өгöd юм тий яг тэрэн шиг магадгүй энэ бол би дотор явагдаж байгаа дохионод байна шүү дээ тэгвэл биес гадна ирж байгаа энэ дохионууд чинь ч гэсэн та нийгэмтэй ингэж харилцах хэрэгтэй идэх хэрэгтэй гэдэг бас л дохио сигналууд гэсэн үг л дээ. Энийг ойлгож анзаарч харж чадах юм бол би юу хийх ёстой юм бэ яах ёстой юм бэ гэдгээ олоод анзаараад харж чана л да. Тэрнээс туйлын ингэх ёстой, тех ёстой гэдэг зүйлээр даадахаар яг үүндээ хүн чинь өөрийгөө ч ойлгох байлж таарна шүү дээ. Тэгэхээр магадгүй нэг нийтлэг зөвлөгөөд шүү дээ. Хүн эхлээд өөрийгөө таних хэрэгтэй, өөрийгөө олж авах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө таних, өөрийгөө олж авах хамгийн энгийн арга бол зөвхөн эргэн тойрноо анзаарах байгаа. Тэгээ хүний дотоод ертөнцид юу өрнөж ийн түүнийг л хүн эргэн тойрноос олж хараад байдаг учраас магадгүй эргэн тойрон чинь дүүрэн аз жаргалтай хүмүүсд байгаа бол та дотоодоо аз жаргалтай байна гэсэн үг шүү дээ. Магадгүй эргэн тойронд чинь бүх хүн ингээд яарсан сандарсан юм шиг харагдаад байвал та нэгэнд яарад л энэ гэдэг шиг тий. Түүнтэй ижилхэн өөрийгөө таньж мэдээ гэвэл
өөрлөгөө өнгөж харъя гэвэл эргэн тойрноо ямар ч шүүмжгүйгээр тэ шүүлтүргүйгээр зүгээр ингээд байгаагаар нь л ажиглаад үз. Энэ таны дотоод ертөнц айгуу тодон зарагдах болно л. Хэрвээ өөрийнхөө дотоод ертөнцийг таниад мэдчихвэл яахыгаа хүн болго өөрөө мэдчихэдэг л да. Ер нь тэнийх хүн гэж байхгүй шүү дээ. Энэ сэтгэл заслыг юм яаж хийвэл зүгээр. Сэтгэл заслаа. Энэ мэрэгж шүү дээ. Тэгэхээр нэг айгүй олон арга техник, айгүй олон зүйлсүүд байгаа учраас одоо сэтгэл заслыг ингэж хийдэг, тэгэж хийдэг гэд би нэг ганцаараа гарч ирж яриад ингэх нь айгүй учир татагталтай болох байх. Яагаад тэгэхээр мэдээж энэ чинь суур шинжлэх ухаан гэж юм байгаа тийм. Айгүй олон төрлийн онолууд байгаа. Тэгээд заавал суур ойлгох хэрэгтэй үндсэн зүйлсүүд байгаа. Дээрээс нь тухайн хүний өөрийнх нь хүч хөдөлмөр буюу дадлагшил тийм хийсэн хөдөлмөрүүд нь байгаа. За тэгж жагаад энэ зүйлсүүдийн араас тухайд өөр ингэсэн нэг арга техник гэж юм суун шүү дээ. За тэгээд тэр үеэс эхлэх болов. Тэгэхээр нэг хийх аргачлал энэ зүйлсүүдийг бол ерөнхий агуулгын багш нар заагаад ч юм уу те ном сан сэтгүүл айгүй олон зүйлсээс таньж болох ч гэсэн үндсэн өөрхөн техник гэж ярих байх те арга барилыг бол хүн өөрөө л хөдөлмөрлөж хийж ажиллаж олно гэхээс ном уншаад олно гэж байхгүй бах те. Тэгэхээр тухайн хүн хийж л тарах байх та. Та яг өөрөө яг нэг одоо сэтгэл залчууны өмнөөс яг стресстэй байгаа үедээ яаж жишээ бодход их бас сонирхолтой хүмүүс одоо би өөрийгөө ч бас жоохон за нэг ийм аргаар би яадаг даа гэж бас хүн болгон өөр байгаад байна шүү дээ. Таны хувьд бас тэр нь бас хүмүүс бас хэрэгжүүлж болохоор ч бас аргаж магадгүй шүү дээ. Хөөе энэ ялгаахгүй бусдад зөвлөдөг зөвлөгөөнүүдээ л өөртөө л хэрэгжүүлнэ л дээ нөө бусдад нэг зөвлөчөөл өөрөө нэг шал өөр байгаад иж болохгүй шүү дээ. Угаасаа тийм байх боломжгүй. Тэгэхээр нэг бусдад зөвлөдөгчтэй адилхан ерөнхийдөө ямар нөхцөлд юунд стрессж байгаагаас хамаарат те юунд бухимж хүн л юм чи надад нэг уурлах бухимдах гомдох те баярлага өрөх догтлох тэр зүйлсүүд тохиолдсон. Дээрээс нь зарим зүйл дээр жоохон тавтэргүүтэх те төвчээргүүтэх байдаг ч юм уу те зарим зүйл дээр үйл оших гэдэг ч юм уу аюул олон асуудлууд мэдээж үүсчил таарна. Тэр болгоноос гарч ирсэн асуудлуудыг яаж даван туулах вэ гэдэг дээр бол хүмүүст тайлбарлаж хэлдэг стресс гаргах аргачлалууд бол тэр зүйлсүүдээ өөр тэр хэрэгжүүлнэ л дээ. Тэгээд энэ дээр мэдээж нэг босцтой хаваас түрүүн хэлсэнчлэн мэдрэмжээ ярилцах гэдэг зүйл дээр мэдрэмжээ нээж ярилцсан. Хүн мэдрэмжээ нээгээд ярилцахаар ингээд бүх хамаг нууцаа гэдэг ч юм уу те хамаг амьдралаа бүгдийг ярина гэж ойлгоод байгаа шүү. Хоёулаа өнөөдөр одоо юу гэдэг чинь сая кино үзсэн мэдрэмжээ ч юм уу хуваалцаж ярьж болох нь шүү те. Тэрэн дээр тэрийг ярилцсангийн дотоод мэдрэж байгаа бүх зүйлсүүдээ одоо тайлбарлаад илэрхийлээд гаргаж болох нь байна. Айл эсвэл одоо түрүүний хэлдэг шиг нэг физикал талаасаа те биеийн хүч хөдөлмөрийн зүйлсүүд байж болох нь байна. Зарим үед бол маш сайн унтаж амарх нь өөрөө стресс аль аюу үр дүнтэй арга болдог. Ер нь гэх мэтлэнгийн нөгөө л бусдад зөвлөдөг зөвлөгөөнүүд гэхдээ нөхцөл байлаас хамаарат ямар үед юу зөвлөх үүдээс хамаарат зөвлөдөг нөгөө зөвлөгөөнүүдээс л мэдээж өөрөө хэрэгжүүлнэ л те. Тэгэл тайлна. Би ч адилхан бусадтай адилхан хүн шүү дээ. Яг ингээд амар уур хөдөлцөө үед хүн яг эхний алхам юу хийх хэрэгтэй вэ? Энэ тахыг зөвлөлөө. Эсвэл тухайн орчноосоо холдох байж болно. За тэгтээ явж чадахгүй бол одоо би нэг аим хүндэл уурлаад шүү дээ. Тэр үедээ яаж өөрөө ингээд барих вэ? Ер нь яг миний өгдөг зөвлөгөөндөр бол ингэдэг. Яг бүр ингээд төвчээрхүүдэд айгүй урвж байгаа үед бол та дотроо нэг 3 таалчих. Бүр чадчихвэл 5 6 хүртэл таалчих гэдэг байхгүй. Яг ингээд секунд урсч байгаа юм шиг 1 2 3 гэдэг. Тэгээ тоолчих. Тэгээ мэдээж ингээд тоолж байгаа юм чинь нэг тоо дууснаа да. Тэгэл ямар байгаа тэр үйлдэл хий. Магадгүй уур чинь хүржил эвэл өргөжлүүлээд уурлаа. Тэгээ хүн л юм чинь уурлал нь дандаа уура барайл гомдлоо залхиад яваад ингэж бол байхгүй шүү дээ тий. Тэгтээ нөгөө нэг өмнө зүгээр л шууд ууралцдаг байсан бол одоо нэг жоохон юм завсарлагтай тий нэг пауз аваад нэг зогсолт аваад гэсэн үг тий. Жоохон зогсолт авч жаад тэгээд уураа гаргаад үз. Эхлээд энэ зогсолт чинь амар хэцүү байгаад байдаг. Энийг олон давтаад ихэхээр энэ зогсолттой ер нь би уурлах шаардлагатай байл. Ер нь юунаас болж уурлж байгаа вэ гэдэг зүйлсүүд аяанда бодоод эхэлдэг. Энэ яг зогсолт хооронд.
Яг үндэ 3 секунд хангалттай байдаг байхгүй. Тэр хооронд чинь баг энэ хүнтэй муудаа дараа нь баг надад айл болох юм биш үү ч юм уу те. Эсвэл энэ хүнтэй муудаа тэгээ дараа нь би дотор нэмэл үлдээчих юм биш үү гэдэг ч юм уу те. Ер нь эерэг үр дүнд хүрэхгүй байх гэдгээ бодоод олцдог л та яг тэр хугацаанд. Гэхдээ яг мэдээж энэ хүртэл бол нэлийн урт хугацааны дадал хэрэгтэй болно. Тийм учраас дотроо зүгээр 3 тоглолт гэхдээ маш тайвнаар удаанаар 3 тоглолт тэгээд дараа нь ямар мэдрэмж төрн тэрүүгээрээ уурчин хүрсэн хэврэлэх юм бол хамаагүй мөн тэгэл уурал тайвширч юм бол тайвшраад үргэлжлүүл гол нь өмнө зүгээр л ууралдаг байснаасаа бодвол нэг үйлдэл хийгээд байгаа учраас тэр хүнд заавал ахиц гардаг. Бид нар нөгөө нэмчдгээ ч юм уу ямар нэг өөрчлөлт гаргахаараа яг одоо яг энэ мөчөд гарах гэж оролдоод байдаг. Үгүй яг энэ мөчөөс эхлээд дасгал сургууль дадлах хийсгсээр хагаад эцсийн мөчөд гардаг байх. Энэ зарчмыг л бодож олохгүй бол яг одоо гарна гэх юм бол нөгөө юу шиг шүү дээ. Шинэ жилээр нэг энэ гоё даашин завчаад би энэндээ орно гэдэг нэг маш богино хугацаанд бие томлоод байдаг шиг. Ер нь стресс яг адилхан. Хүн оюунаараа тэгэж өөрийгөө томлох юм бол бүр гүнзгий стресстэй магадлал байгаа гэдэг. Тэгэхээр явандаа болно. Одоо хийж л байгаа юм чинь тий. Шийтгэхэд л байгаа юм чинь болно гэдэг зарчмаар өдөртөө айжмаар хичээх хэрэгтэй юм уу? Тэр нэг уурандаа хэлсэн үг ч юм уу, эсвэл гомцсон үедээ хэлсэн үг нөгөө хүндээ амар ингээд одоо сэтгэлээ шахуултын хэмжээний ч байж болдог шүү дээ тийм. Тэгэхээр одоо яг энэ аргыг ашиглал одоо ашиглаж чадахгүй байж бас амнаас гарчлаа шүү дээ. Тэгвэл одоо нөгөө хүнтэйгээ яаж одоо эвлэрэх нь одоо ингээд айгаа тэр яста таны асуудал болж ирэх байх. Энд чи одоо нэг зүйлийг хэдүүлээ эргүүлээ бодъё л доо. Би хүнд уурчлаа гэж бодоход хинч намайг уурлагийг байхгүй юу? Хинч намайг одоо тийм авир гаргахгүйг зүгээр л миний одоо юу гэж чинь өнөөдрийн сэтгэл хөдлөлөө удирдах байгаа байдал тийм байх гэдэг шүү дээ. Тэрийг илүү сайн удирддаг болъё гэвэл зүгээр дасгал сургууль хийх нь. Бид нар өнөөдөр булчинтай болъё гэвэл дасгал сургууль булчингаа зовоож байгаад тий томруулаад дасгал сургууль хийдэг гэдэг шиг дахиад өөр дээр л ажиллана гэсэн үг шүү дээ. Дасгал сургууль хийх нь. Тэр хооронд тэгэл хүнд одоо ямар нэгэн асуудал үүсгээд ингэж авал одоо өмнөхөө бодвол ядаж хичээж байгаа юм да. Тэ өөртөө уран мөгөд урагшлах хэрэгтэй. Тэрнээс одоо мэдсэн үеэс эхлээл нөгөө нэг би гэгэрсэн гэдэг шиг яг одооноос гэгэрчин тийм ойлголт байхгүй. Ер нь бид нар өөрсөндөө алдах эрхийг өгж ижил онох боломжийг олж авдаг болохоос биш алдахгүйгээр дандаа оноол урагшлаж чадаад байна гэсэн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгэхээр зарим алдаан дээр бол за зөвхөн би алдчихлаа. Тэгээд хүнд гомдохоор муу зүйл хийлээд ч юм уу тийм зүйл ятсан бол тэгвэл тэгэл алдсан юм чи алдаагүй юм шүрж байгаа бол чалаа уучлалтай гоё тэ миний буруу ялээ. Би тэрэндээ зөвөгдсөн байлээ. Яагаад болохгүй гэж. Тэглээгээд надаас хөднөөс үл гарнаас гар унчихгүй юм чинь тий. Тэгэхээр нэг хүнээс уучлалт гоох тэнхэлтэй байх хэрэгтэй гэдэг шиг. Иймэрхүү зүйлсүүдээ ингээд аяанда биедээ суулгаад ирэхээр хүн чинь дахин уучлах гомооргүй шүү дээ тий. Тэгэхээр аяанда хэлхээ болох л та. Ер нь урт хугацааны дадал сургалт гэдгийг л бодоор яг өнөөдөр сонсоол өнөөдөр хичээгээл маргааш болчтой юм ерөөсөө биш. Тэрүүн сэтгцэн эрүүл мэндийг ярьж хаад хүн шийдвэр одоо стресс ч гэсэн шийдвэр гаргалт нь нөлөөлж гинөө гэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энийг нэг таны тайлбарлаад өгөөч. Жишээ нь ямар хөө одоо нөгөө ялгаж танихад. Яг нэг стресс өөрөө дотгошоо буюу дотооддоо өөртөө мэдрэгдэж гинөө эсвэл гадагшаага гаргаж байгаа бидний нэг үйл ажиллагаагаар ч юм уу те үйлдэл хөдөлгөөн хэл яргаар ч юм уу гадагшаа гаргаж байгаа дээр асуудал байна уу гэдэл зүгээр миний хувьд зүгээр доторх хоёр ангилчдаг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр хэрвээ дотгошоо гэдэг дээр юу вэ гэхээр би өөрийнхөө тайван ч юм уу те тухтай бүсийг үүсгээд энэ тайван одоо байхыг эрмэлзэж байгаа тэр үед миний тэр зүйл рүү гаднаас ямар нэгэн байдлаар хандвал энэ миний дотоод тайван байдал руу нөлөөлж байгаа стресс гэж үзгээд байна л да. Гадагшаага тайван байдал руу буюу би хүмүүстэй чөлөөтэй харилцахад тэр маань өөрөө асуудал үүсгээд байвал энэ маань өөрөө гадагшаа болох гэдэг. Энэ дээр юу гэхээр нэг юм харилцаа орж ирэх нь байна. Энэ дээр өөрөө нэг биеэрээ бас нэг ам хэлээрээ гэдэг ч юм уу те үлдэж байгаа бүх үйлдэлүүд орж ирэх юм л те. Тэгэд энэ гадагшаа гаргаж байгаа зүйлсүүд буюу
түрүү нөгөө хоёлаа хальт дурдаад ярьсан да. Стресс биес гадагшлахдаа хурдан гадагшлахын тулд сэтгэл хөдлөлийг ашигладаг гэдэг. Тэгэхээр сэтгэл хөдлөл хит автаад байвал бидний гарагцагшаа гараж байгаа бүх стресс айгуу тийм замбраа болж хүрдэг. Ер нь бол юу хэмдэ хяналтгүй юм уу та тийм. Тэгэхээр нөгөө сэтгэл хөдлөлөө хянаж сурах нь л энэ стрессийг хянаж сурах боломж юм уу та. Сэтгэл хөдлөлөө хянана гэдэг нь огт сэтгэл хөдлөлөө хаахын нэр ерөөсөө биш аахгүй. Одоо юу гэдэг чинь нөгөө уйлж болохгүй нэг ир хүн байж уйлж болтгүй гэдэг шиг тийм ингээд бүгдийг хаагаад байх биш. Уурлаж болохгүй чи тайван байх ёстой чи одоо болчоод одоо тайван байл та гэдэг шиг тийм нэг тиймэрхүү юмуд ерөөсөө байж болохгүй. Мэдээж гарах үедээ гарах нь тэрийг гэхдээ зүү зөх ёстой. Би надад дургуй зүйл байхаа бол би дургуй байна гэдэг хүнд илэрхийлэх ёстой шүү дээ. Тэгэхээр тэрийг тэр нь л өөрөө нэг бусдад болон өөртөө аюул учруулах аргагүй хэмжээнд те хүнд ойлгогдохоор хүнд буруу ойлгогдохооргүй тийм байх л зүйлийг хэлээд байгаа юм да. Тэгэхээр нүд гадагшаа гаргаж байгаа стрессийн тэр асуудал үүсгэж байгаа нөхцөл нь сэтгэл хөдлөлтөө хит автсан тэр үед л асуудал үүсгэж байгаа юм уу? Ийм зүйлсүүд. Одоо сүүлийн технологиор гарчиж одоо гар утас ч юм уу те ингээл янз бүрийн пост мэдээнүүд ингээл биднэрт ингээл амар стресс өгүүлж те. Тэрнээс одоо хүн өөрийгөө яаж хамгаалах хэрэгтэй? Эсвэл тэр мэдээллийг уншихгүй байх хэрэгтэй юу? Эсвэл уншаад за ийм болж байгаа гэж өнгөрөх хэрэгтэй юу? Энэ харин хувь хүний сонголт байхаа. Тийм учраас нөгөө хувь хүний сонголтын дээр ингэх ёстой, тийх ёстой гэдэг дээр бол ялч хуурч болохгүй л дээ. Бид нар нөгөө нэг таньж мэдээгүй, ойлгоогүй гэдэг ч юм уу те, альсууд боломжийг хараагүй гэдэг ч юм уу. Тэр зүйлсүүд дээр тайлбарлаж чиглүүлэх те. Тэгтээ хичнээн чиглүүлж байгаа сонголтыг өөрт нь үлдэн гэсэн үг шүү дээ. Байдаг учраас сэтгэл зүйн одоо юу гэж чинь арга барил дээр бол хүний өмнөөс шийднэ гэж юусаа байхгүй. Хүнд боломжийг л тайлбарлах танд ийм боломжууд, ийм нөхцлүүд байна. Тэгтээ шийдвэрийг тухайн үйлчлүүлэгч өөрөө л гаргадаг. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн хүн өөрийнхөө амьдралыг өөрөө шийдэж, өөрөө сэтгэл ханамжтай байж энэ зүйл явагддаг учраас тэрэн зөв, энэ нь буруу гэж хэлэх нь бол яг үнэндээ өрөөсгөл болох гэдэг юм л та. Юу гэхээр өнөөдрийн зөв гэжсэн зүйл маргааш буруучулж иж магадгүй. Мэдгүй шүү дээ бид нар. Яг үүнтэй ижилхэн одоо юу гэдгийг бас яг ижил төрлийн жишээ гэвэл бидний баг хахад байсан мэрэгжил одоо байхгүй болсон гэдэг ч юм те. Зарим мэрэгчлүүд тэр үед байхгүйсэн мэрэгчлүүд одоо олноороо бий болж байгаа гэдэг шиг ийм зүйлсүүд ховсож өөрчлөгдөж идэв учраас энэ дээр шийдвэр гаргах сонголт хийх эрхүүд нь болохоо энэ дээр өөртөө нь бай. Харин нэг тухайн зүйлдээ менежмент цаг гаргах гэдэг зүйлийг л тайлбарч хэлтэй. Өөрөөр хэлбэл хүн чинь дунджаар 6-аас 8 цаг унтчиж ер нь бол суур амралтаа авдаг тий. Ер нь бол тогтмол 8 цаг унтжээвэл амарч чаддаг байх нь байна. Хүний нэг зүйлд тодорхой анхаарал төвлөрүүлэх хугацаа маань өөрөө хэрвээ сайн төвлөрүүлж чадвал ингээд 2-4 цаг үргэлжилдэг байх нь байна гэдэг ч юм уу. Гэх мэтлэнгээр ингээд хүний бие организм ачаалж болох хязгааруудыг ингээд тайлбарлаад явах юм бол хүн ингээд 8 цаг амарх нь байна. Тэгээ ингээд 4 цагаар ингээд 8 цаг ажиллах нь байна. Ингээд үсэх юм бол энэ цагт надад ийм орон зай байна. Тэр орон зайныхаа одоо дахиад 8 цаг үллээ гэж бодоход тэрнийхээ аль хэсэгт нь би гэр бүлтэйгээ нэг амьд харилцаа үүсгэх үү те. Аль хэсэгтэр нь би бас нэг хувийн орон зай үүсгэж жоохон амарх уу гэдэг ч юм. Энэ зайнуудаа ингээд тооцоод үзэх юм бол яг үнэндээ тийм илдэв мэргүүлээ сууж идэх цаг нь алга болчихдөг юм л та. Тэгэхгүй энийг тооцохгүй зүгээр бүх зүйлээ ингэчгээр ажил цаашаа тавигдаад магадгүй амралт цаашаа тавигдаад заримдаа ингээд би өөрөө ч надад тийм тохиолддог байхгүй юу. Нэг мэтгэд луц эргүүлээ сууж идэл шөнийн 2 асуултдаг. Унтчихгүй яваа юм юугаа хийж одоо тийм энийг яаж байгаа нойроо хугаслаад тий. Тэгэхээр энэ цаад санаа зорилго бол угаасаа л хүний сонирхлыг татах зорилготой, хүний анхаарлыг татах зорилготой ийм байгаа зүйл учраас эхлээд бид нэр хичнээн анхаарал татж байгаа ч гэсэн өөрхөн эрүүл мэндтэй, өөрхөн гэр бүл, өөрхөн орон зайгаа зайд эхлээд анхаарал тавьчаад үлдсэн цаг хугацаанд тийш анхаарал тавьж болдоггүй мүү гэдэг ийм менеж хийгээд эхлэх юм бол ари өөр болох болов гэж бодож байна.
Тэрнээс за ямар ч байсан бүгдээрээ уцаа үцгээ болцгоо гэж хэлээд хинж болохгүй болж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү сонголтуудыг хийх хэрэгтэй болов дор бүрнээ бодоод үзэх хэрэгтэй болов гэж би зөв хувьдаа боддتي. Хүмүүс нэг их стресстэй нойр гудалт хүрээлээд ш тэ. Одоо энэ үедээ бид нар одоо сэтгэл зүйч хандах хэрэгтэй юу? Айгуу стресстэй л шин унтаж чадахгүй нойр гудаал одоо олон хоног сар ингээл хүмүүс яваал идэг ш тэ. Тэгээ хэдхэн цаг унтаал сэрчдэг. Тэгээл одоо тэгэхээр хүмүүс л яг ингээл янз бүрийн ингээл юм уушаал одоо имийн сангаас авч болох зүйлсүүдийг аваад нойрны витамин гэл хэрэглээлээ тий. Гэтэл яг цаад нөгөө хүчээр шалтгааны нөгөө тайлахгүй байгаа болохоор тэр зүйл ингээ алга болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйч хандах хэрэгтэй юм уу эсвэл одоо тий сэтгэл засчтай байчих хэрэгтэй юу эсвэл хүн өөрөө энийгээ одоо тий бууруулах одоо энийг тасан цагцах даван туулахаар тий хийх үү? Аль аль нь болно. Энэ дээр сэтгэл зүйч зөвлөгөө чадна, сэтгэл засалч зөвлөгөө чадна. Яг засалчийн хувьд илүү эмгэг жамтай гэдэг ч юм уу те. Яагаад нойрхгүй шалтгаан нь илүү тайлбарлах байх. Гэхдээ аль нь мэдээж тухайн хүн рүүгээ эрүүл мэндийн чиглэсэн зөвлөгөө өгч таарна. Тухайн хүн өөрөө ямар одоо юу гэдэг чинь те шийдвэр гаргаж ин тэрнийхэн дагуу л явж таарах байх. Нойрны өөрчлөлт яг нойрны өөрчлөлт гэдэг нь бол зөвхөн төлөөлөл асууж байгаа нэг юу байгаа бох те. Ганцхан нойр гэдгээрээ биш. Тийм учраас хувь хүнд өөрт нь ямар нэгэн өөрчлөлт гараад хэрвээ хандяал гэж байгаа бол өөрт нь юу гэж орж ирж чинь те юу гэж танигдж чинь юу гэж бодож чинь тэрүүгээр үлдэхгүй таны эрүүл мэндийг та өөрөө л мэдэх байхгүй. Тэгэхгүй би энэ жоохон ядраадах шиг байна. Би тийшээ очиад уулзчихгүй тэрнтэй уулзчихгүй гэж хэлэх нь миний өмнөөс та шийдвэр гаргаад өгөөч гэдэгт их төстэй болоод байна л да. Учир нь тэнд очиад асуудал өөрөө шийдэгдэх юм бол тэгвэл би танд л явах гэдэг юм л та тий. Тийм таны зөвлөсөн зөвлөгөө чинь хотлайн гэдэг ч юм уу тий. Тийм болох гэдэг. Ер нь бол хүн өөртөө хүн өөрөө санаад явах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас өөрийнхөө төлөө хүн өөрөө гүөх хэрэгтэй. Өөрөө одоо нэг ажиллах хэрэгтэй, санаад авах хэрэгтэй. Тийм учраас хүнд муухай харагдчих болов, буруу бодогдчих болов яана би одоо шараданд очиод ч юм уу тий сэтгэл зүйн үндэсний очиод үзүүлчихээр хүмүүс намайг буруугаар ботч болов гэдэг ч юм уу. Тэр ямар хамаатай ерөөсөө хүн өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө санаа тавих хэрэгтэй. Заавал тэнцээ одоо юу гэдэг чинь те ингээд нэг юугаач мэдхгүй шүлсэн гоожоод те солиороод явж идэг хүмүүс л тийшээ очдог, бусад хүмүүс очдог ерөөсөө биш шүү дээ. Тэнд нэг таны нэг сэтгцийн байдал ямар байдал байгаагаас хамаарат түүнээс зохиох зөвлөмжийг шаардлагатай бол эмийн үйлчлэгийг юм ч юм уу бүгдийн зөвлөд өгөх энэ чинь хуулиараа хүлэмжшүүрэгдсэн эмнэлэг шүү дээ тий. Одоо бол дүүрэг болгонд бас сэтгцийн эмчнэр, сэтгцийн кабинетууд байгаа. Энэ аймаг сумдуудаар ч гэсэн байгаа. Аймагуудаар холцоо байгаа. Тэгэхээр энэ зүйлсүүд рүүгээ хандаад очиод өөрийгөө тайлбарлаад асууад яагаад өөрийнхөө төлөө явж болохгүй байгаа гэж нэг би одоо ичээд идэм болов санаа зовоод идэм болов яагаад идэм бол би мэддэггүй зүгээр ер нь бол тэгтээ хүн өөрхөн төлөө явах нь л чухал гэдгийг л байдаг. Одоо наснаас нь стресс бас өөр байгаад байна шүү дээ. Залуу хүмүүс энэ нийтлэг таны ингэж хэлснээр юу их нөлөөлт юм байна. За нэг 30-аас одоо тэгээ 50 насны хонд юу гэдэг. Тэрний талаар нэг таны туршлагаас харахад энийг ярихаар нэг аюу дэлгэрэнгүй том сэдв болохоор ерөнхийд нь л тайлбарлаад хэлчихэд өгөх. Тухайн хүний өссөн орчин нэг хүний сэтгэлгээ тухайн орчноос үүсдэг гэдэг шиг тийм. Тухайн өссөн орчноос авч ирсэн мэдээлэлээс хамаарат хүн болгоны ертөнцийг үүсэх үзэл болон суурь сэтгэлгээ нь харилцан адилгүй байгаа тань л та. Магадгүй одоо бидний аав ээжийн үед бол одоо юу гэдгийг хүүхдээ төрүүлээл 45 хоног харж байгаа шууд ясалт өгдөг байдаг ч юм уу те. Тэгэл ажлаа явдаг юм нэг утасч байхгүй, телевизч байхгүй, юу ч байхгүй нийгэмд ерөөс ингэж өсчихсөн. Зөвхөн сонирм уншаад өссөн байдаг ч юм. Бидний нийгэмд болохоор ингэж яг шилжээд өссөн те. Баг байхад бол утасч байсангүй, телевизч байсангүй. Гэтэл том болоод эхэлсэн чинь бүх юмнууд айжмдээ шилжээд гараад ир чинь тэгэхээр бид нар ингэж шилжтэйг харьцангуй ойлгоод байх жишээ нь ч юм уу.
Гэтэл бидний өөр хөвгтийн үе яаж юм гэхээр ингээд төрхөөсөө эхлээд бүх юмтай мэдээлэлтэй ойрхсод тий хүссэн мэдээлэл аваад ингээд өсөж байгаа байдлаас хамаарад үзэхээр энэ нийгмээс хамаарад одоо зан үйлийн болон өвчлөлийн асуудлууд ч гэсэн харьцангуй өөр болж байна л да. Бидний аав ээжийн үед өстой хайж хүсээдч нэг архины солиорл гэдэг зүйлийг олдоггүй байсан байх л та. Одоо ярьж байхад багш нар ярьж байхад хэлдэг байсан тийм сэтгцэн багш нар. Тэгээд архины солиорлтой хүний ингээд хайж олоод ингээд хүнд хичээл орчих гэхээр тийм болддог байсан баг чинь. Гэтэл одоо бол бүр олдох нь байтугай залуучаад нийт өвчлөлийн хуваарийн тогтоол бүр үнэмлэхгүй хурц чадлаа гэж юм л та. Өмнөх байдалтай харьцуулахад. Гэтэл одоо юу гэдэг чинь бидний үеийнхнээс одоо юу гэдэг чинь те гар утасны донтолт гэдэг ч юм уу юмд ингээд донтоод ингээд явах тийм зүйлсүүд бидний үед байгаагүй шүү дээ ерөөс огтоосон. Гэтэл одооны хүүхдүүд дээр гэдэг ч юм уу өөр юм асуудлууд яригдаад байна. Яг хав гар утасны донтолт, дэлгэцийн донтолт гэдэг юм л да. Тэгээд энэ маань өөрөө нэг талдаа нэг тухайн хүн тэр зүйлээрээ ертөнцийг үзэж ойлгочоод тэр нь тэгэл ойрхон байгаад байна л гэсэн үг. Ер нь бол тэр нь л өөрт нь хамгийн ойрхон хамгийн одоо юу гэдэг чинь те ойрхон найз нөхөр шиг байгаад байгаа учраас тэр зүйлийг хамгийн ойроор байн хэрэглээд байгаа учраас хүнд донтой юм шиг харагдаад байна л та. Ийм зүйлсүүд. Тэгэхээр эн чинь нэг нийгмийн хөгжлөөс хамаарат нийгмийн анханасаа авсан суур ойлголт дурсамж болон орчноос хамаарат бүх хүмүүсийн сэтгэлгээ болон түүнээс гарч байгаа стресс, өвчлөл, өөрчлөлт бүгдээр харилцан адилгүй байгаа юм л та. Тэгэхээр яг үүнтэй ижилхэн би сая ерөнхий ярьсан болохоос биш нийгмийн харилцааны төвшин. Тэгээ магадгүй сургалтын төвшин, боловсролын төвшөнд одоо бид нар шохоогоор явж исэн бол одоо дэлгэцэнд орж байгаа чинь гэдэг ч юм уу тий. Аль эсвэл онлайн гэрээсээ ингээд хичээлдээ явж гэж нэг тиймэрхүү юмуд байж ах чинь энэ бүх ингээд өөрчлөлт дагаж өөрчлөж байгаа учраас үүнтэй ижилхэн бүх зүйлсүүд хойбсож байгаа. Тэгэхээр үүнтэй ижилхэн бүх хүмүүсийн стресс харилцан адилгүй наснаас хамаарат харилцан адилгүй ялгаатай байдгүй гэвэл тийм ээ. Маш ялгаатай. Төрлөн ч гэсэн өөр тий. Өөрөө нөгөө тэрийг даван тус гаргачлан ч өөр тий. Стресс тэр хүмүүс бас жоохон нөгөө согтууруулах төрлийн ч юм уу нэг уух гал гэдэг хандлага байдаг шүү дээ. Энэ гэхдээ эрүүл бус арга үстэй тий. Тэрхэн үедээ стрессээ мартаад байгаа шүү дээ. Тэрхэн үедээ бол мартаж ууж болдог тий. Тэгтээ стресс нь байгаа л стрессний яг нөгөө асуудал шийдэт байгаа юм болов шүү дээ тий. Тэгээ асуудал шийдээгүй учраас яг зөв арга гэж хэлж болохгүй л байгаа юм л та. Яг гоо төр зүрийн арга заасан гэдэг ч юм уу өвчин намдах гэдэг шиг хэлбэрээр хүмүүс ашиглаад байна л та. Тэгээд энэ бол асуудал шийдэхдэггүй бол тэр байсаар л явах нь яаж далд хийгээд яаж нуугаад яаж ч өөр имэж ч юм уу те юугаар орлуулад энэ бол үр дүн багт. Тэгэхээр нөгөө тэр дотор нуугдаад байгаа тэр амар хэцүү байгаа бас одоо янз л өөр юм байна шүү дээ. Тэрийг одоо хувь хүн яаж өөрөөсөө тэрийг даван тулах вэ? Заавал мэржлийн хүн хандах хэрэгтэй юу? Одоо та ингэж зөвлөд хэлээд за би одоо хүн болгон өөр өөртөө ингэж нэг ойлгох юм шүү дээ. Өөрийнхөө дотор л өнгөгээд за би яг надад яг ийм зүйл аюу намаа ингэ сүүлийн сар ч юм уу ингэ яг зовоод энэс болоо ингэ нойргууд чинь эсвэл ингэ сэтгэл тавгүй байна гэж бодогдчих шүү дээ. Тэгтэл яг өөрөө би юу ч хийж чадахгүй ш тэрэндээ. Үгүй чадахгүй юм гэж бодоод байгаа нь асуудал юм тий. Бодоод байгаа нь асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар аливаа зүйлийг засаж сайжруулах, янзлах, эмчлэх өөр юу гэдэг чи ганцхан одоо эрүүл мэндийн салбарч биш өөр юу ч байсан хамаагүй те. Юмыг хийхэд заавал хин нэг нь надад туслах ёстой, заавал хин нэг нь дэмжих ёстой. Магадгүй манай аав ээж ч байдаг ч юм уу те. Манай өмнөх үеийн нийгэм байдаг ч юм уу тэр засаг юм байх ёстой. Тэгэхгүй бид нэг заавал ингээд хин нэгнээс хамаарах юм шиг л магадгүй ойлголттой байгаад ах шиг байна л та. Юу нь яагаад би өөрөөсөө хийж болохгүй гэж. Яагаад би өөрөө ямар арга хэмжээ авах вэ? Юу ашиглаж болоод энийг ингээд амар сайн ойлгоод өөрийнхөө энэ зүйлээс ангирч чадах вэ? Миний хувьд бол одоо та зөв надад би тийм яг өөрхөн чинээс яриа л та. Би ч гэсэн хүн болгонд сэтгэл зүйн
тодорхой хэмжээний асуудал байгаа. Тэгээд хүний зовлон тухайн үедээ том шүү дээ тий. Харьцуулах боломжгүй. Тэгээд мэдээж надад сэтгэл зүйн тодорхой хэмжээний асуудал байсан. Би тэр асуудлыг шийдвэрлэх гээд явсан. Тэгээд яг үнэндээ баг хүн алдаагүй. Олдсон хүн маань манай одоо надад энэ сэтгэл зүйн заасан багш маань байсан л да. Тэгээд тэр хүн надад аягүй гоё урам харилсан. Юу гэхээр ингээд чаваа би чиний амьдралаар амьдарч үзээгүй тий. Чиний асуудлууд байх нь байна. Гэхдээ зарим асуудлуудыг чинь би ингээд амьдралаа тухуулж үзээгүй асуудлууд байна. Тийм учраас сэтгэл засал гэдэг чинь өөрөө альва зүйлсүүдийг тий таньж мэдээд нэг өөрөө туулаад таньж мэдхээс гадна эмпати үүсгээд тий одоо мэдрэмжээрээ тий тухайн хүнийг сэтгэлээрээ таньж мэдээ түүнийг хамтаа туулаад гарах энэ зүйлсүүдийг хэлж байгаамаа. Тэгэхээр энэ дээр чи ч гэсэн өөрөө хичээвэл чадна штэ. Чиж ингээд сэтгэл засалж болно штэ гэдэг тэр урам зориг надад анх өгчээсэ манай багш. Тэгээ тэр урам зоригоор би сэтгэл засалж болъё гэсэн. Одоо анх сэтгэл засалж болж байхдаа яг үндэ нийгэм сэтгэл засал гэдэг ойлголт бараг байсангүй. Тэгээ нөгөө нэг одоо ч байгаа гэж хэлэхэд хэцүү штэ тий хүмүүс за нэг ийм юу гэдэг чинь тий шараад нэг гэдэг чиглэл юм л ойлгоод байгаа болохоос биш. Миний хувьд сэтгэл засалж ховор бараг байхгүй байсан ч гэсэн би өөрөө тэгвэл болж байгаад асуудал шийдэгээд дайраад орсон гэдэг энэ нөхцөлийг хэлэх гээд байна л да. Тэгвэл ягаад бид нар бүгдээрээ тэгж болохгүй гэж ягаад хин нэг нь туслах бол хин нэг нь аврах бол тий хин нэг нь дэмжих бол гэдээ ягаад хүлээж сууна гэж. Яг тэгвэл өөрөөс эхлэв. Би чадах хэрэгтэй гэж явчих тэгээд чадаад эргэлхийлээд хайгаад явж идэл боломж болцоо болон бүх зүйлсүүд араараасаа танигдал гараад ирж таран тэр шүүрэл урагшаад тэмүүлэл зүтгэлэх хэрэгтэй. Тэгэхээр би бусдад амар мундаг туслахын сайн болъё, сайнч болъё гэхээс илүү би эхлээд өөртөө туслахын өөрх асуудлыг шийдэе л гэж миний тавьсан анхны зорилго бол тийм байсан. Тэгэхээр тэр зорилгын дагуу явж гин тэр маань өөрөө харин миний өөртөө туслахын өөртөө одоо явдчих асуудлыг шийдэе гэж зориулсан зориг маань магадгүй олон хүмүүс туслахын боломжийг надад олгож байна. Тэгэхээр яагаад бусдад тэгэж болохгүй гэж яг зүгээр өөрхөн жишээн дээр л тайлбарлаад яриа. Тэгэхээр миний хэлхийг хүсэж байгаа зүйл нь тэрэ. Хин нэгэн туслана, хин нэгэн заагаад өгнө, хин нэгэн дэмжиж өгнө гэж хүлээж суух биш. Яг өөрөө зүтгээд тэмүүлээд тэ болохоос нь болохгүй хүртэл яагаад тэмүүлж болохгүй гэж. Тэгэхээр дор бүрнээ ингээд хичээцгээвэл ганцхан би биш бид бүгдээрээ хичээх юм бол нийгмээрээ сайн сайхан болох байлгүй тэл гэж би боддог. Тэгээ миний танаас сахаагүй гэхдээ тайгаа нэг иймэрхүү зүйл одоо тэгээ хүмүүст ингээ хүрхчээ эсвэл одоо сэтгцэн эрүүл мэндэ одоо хүн ингээ хэвийн одоо тэгээ найлахад ийм юм ихний ээлжинд айгүй зөвлөмж болно шүү гэд бодсон юм байл. Сэч ер нь банк хэлж тайлбарлаад зөвлөхийг хүсдэг зүйл хүн эхлээд өөртөө л итгэх хэрэгтэй болоо гэж. Өөртөө итгэн гэдэг нь би чадна, би болгочтой бүтээчлэхээсээ илүү өөрхөн гаргасан алдаа чигээр нь хүлийн зөвшөөрвөл дараа нь алдаагүй хийх гэдгээ ойлгоно. Тэ? Өөрхөн мдээгүй зүйлээ мэдчих юм бол дараа нь энэ нь ингэж болт юм байна гэж хүн аажмдаа хөгждөг буюу өөрхөн алдаагч хүлийн зөвшөөр, өөрхөн амжилтыг хүлийн зөвшөөр, өөрийгөө ер нь байгаагаар нь хүлийн зөвшөөрөх буюу өөртөө итгэлтэй болохоос бүх зүйлийг хэлдэг тий. Тэгэхээр болж өгвөл нөгөө өөртөө итгэлтэй байгаараа итгэлтэй байх гэж хичээгээрээ тэр өөртөө итгэлтэй байх гэдэг нь дандаа сайн байхын нэр биш тий. Бусдыг уучилдаг, аливаа зүйлийг байгаагаар нь хүлийн зөвшөөрдөг, өөрийгөө байгаагаар нь хүлийн зөвшөөрдөг, өөрийнхөө алдааг хүртэл хүлийн зөвшөөрдөг тэр зүйлсүүдийг л өөртөө итгэлтэй байх гэдэг юм л та. Тэгэхээр энэ сэтгэл зүйн суур асуудал гэх юм уу гэж би хувьдаа боддгийг. Тэгэхээр энэ зүйлээс эхлэх учраас дор бүрнээ өөртөө итгэлтэй байхыг л ирмэлзээрээ, хичээцгээгээрээ, хийцгээгээрээ л гэж хүсэхээр л энэ да. За бидний урилгыг хүлээн авч одоо эсэлцэн эрүүл мэндийн талаар нэг бахан хэмжээний ингээд зөвлөж тайлбарлаж өгсөнд танд баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулсанд миний хувьд нэр төрөйг баярлалаа.